За сайн байна уу? Өнөөдөр та бүхэндээ цэнхэр дэлгэцээр уулзж байгаадаа баяртай байна. Намайг Хос Баяр гэдэг. Би өөрсдөө Монгол Өмнө Говь чуулганы пастор хүн байна. Би өнөөдөр та бүхэндээ энэ дэлхий дээр байх таны сонсох ёстой хамгийн гайхамшигтай баярт сайн мэдээг хуваалцах болсондоо баяртай байна. Энэхүү гайхамшигтай баярт сайн мэдээ маань Есүс Христийн тухай юм аа. Бид Есүс Христийн тухай мэдэж сонсож түүний үйлс, түүний хайр, инэрлийг, түүний гайхамшигт үйлсүүдийг хүлээж авахдаа жинхэнэ үнэнийг мэдэх болно. Жинхэнэ амьдралын утга учирыг, жинхэнэ хүн бос төрснийхөө үн цэнийг ойлгох боломжтой юм аа. За тэгээ Есүс Христийн гол яриа руу орохоос өмнө би та бүхэнд нэгэн гайхамшигтай бүтээлийн тухай ярьж өгье. Бид нар Бурхан бүтээгч гэдгийг заавал таньж мэдэх ёстой. Бурхан байгаа гэдгийг бид ер нь яаж мэдэх боломжтой вэ? Библи номны Ром номонд хэлсэн байгаа. Бурханыг мэдэж болох зүйлс энэ дэлхийд илэрхий байдгаа гэж. Тэгээ бид энэ дэлхий бүтээгдсэн бүх бүтээлүүдийг энэ уул толгод, ургамал амтан, араатан, жигүүртэн, шувууд, тэнгэр эрхэс нар сар одод, ус, эдгээр бүх бүтээлүүдийг бид нар харахтаа бид нар гайхамшигтай эзэн байдгийн байна гэдгийг мэдэж болно. Учир нь ямар ч бүтээлүүд маань яадгүй ихэр зэрэг зүгээр тохиолдолоор биш, санамсаргүйгээр бий болоогүй маа. Энэ бүтээгдсэн дэлхийн ертөнц маань гайхамшигтай нарийн тогтолцоотой эмх цэцэгттэй бүтээгдсэн байгаа. Маш ухаалгаар бүтээгдсэн байгаа. Бид нар ямар нэгэн бүтээлийг хараад энэ бүтээлийн цан заавал эзэн байгаа гэж мэддэг. Бид нар гайхамшигтай нэг гоё уран зургийг харлаа гэж бодъё. Тэгээд энэ уран зураг зүгээр бий болсон уу? Гэнт бий болсон уу? Үгүй. Үүний цаана нэгэн гайхамшигтай авьяаслаг уран зураач маань энэ зургийг зурж тэгээд бүтээл бий болсон байж байгаа. Үүнтэй адилхан энэ дэлхийн ертөнцийг бидний эзэн Бурхан бүтээсэн юм аа. Та бодоод үзтээ. Эдгээр бүх бүтээлүүд хэнд зориулагдсан бүтээгдсэн бэ? Хүмүүс бидэнд зориулагдсан бүтээгдсэн. Эдгээр бүх гайхамшигтай байгалийн зохицолгоо нь надад танд зориулагдсан бүтээгдсэн. Бурхан энэ ертөнцийг бүтээгээд Библийн Эхлэл номонд хэлсэн байгаа. Эхэнд тэнгэр газрыг бүтээжээ гэж. Тэгээд гүний гадаргуу дээр нь харанхуй бүрхэж. Тэгээд эзний сүнс хаасаагүй бүрхэж байсан гэж. Тэгээд эзэн үгэн альдаж гэрэл бий болог гэхэд гэрэл бий болсон гэж. Тэгээд эзэн өөрийн үгээр энд эдгээр бүх ертөнцийн оршин тогтсон бүх зүйлийг бүтээсэн. Тэгээд Бурхан бүх бүтээлүүдээ хараад Бурхан уулга алдан үнэхээр сайхан байна гэж хэлсэн баг. Сайхан байна гэж хэлсэн баг. Тэр ч байтугай энэ дэлхийн ертөнцөөс гадна энэ дэлхийн ертөнцийг бүр үн цэнтэй утга учиртай болгож байдаг нэгэн гайхамшигтай бүтээл нь бол хүн юм аа. Эзэн Бурхан өөрийнхөө дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүмүүсийг бүтээсэн гэж Эхлэл номдэр хэлсэн байдаг. Эзэн Бурхан тоо шорооноос хүнийг бүтээж тэгээд амин амьсгалыг нь үлээж оруулахад хүн амьд оршигч болжээ гэж. Тэгэхээр хүмүүс бид нар өөрсдөө ч гэсэн бүтээл юм аа. Гайхамшигтай бүтээл юм аа. Үн цэнтэй бүтээл юм аа. Төгс бүтээгдсэн бүтээл юм аа. Бид нар хардаг, бид нар сонсдог, бид нар амталж мэдэрдэг, бид нар сэтгэдэг, бид нар ухаардаг, бид нар өсөж үрждэг. Бид нар ямар гайхамшигтай бүтээл юм бэ? Бид нар зүгээр цэцэг навчнаас эсвэл бид нар ямар нэгэн амьтны үр, ямар нэгэн хувирлаас бий болоогүй маа. Бид нар Бурханы гайхамшигтай санаанаас бий болсон. Хайраар бүтээгдсэн бүтээл гэдгийг би та нарт тунхаглан хэлхийг хүсэж байна. Тэгвэл энэ бүтээгдсэн хүмүүс маань бид ихээс төрөхдөө яагаад энэ бүтээлийн эзнийг таньж мэдэхгүй байгаа юм болоо? Яагаад бид нар энэ эзнийг таньж мэдэхгүй амьдарч байгаа юм бэ? Уг нь Бурхан хүнийг бүтээхдээ гэмгүй, төгс, өөртөөгөө харилцаатай байж, хүнтэй нөхөрлөж байхаар бүтээсэн байна. Тэгээ Бурхан хүмүүсийг бүтээхдээ хүмүүст болно, болохгүй гэдэг хоёр тушаалыг өгсөн байна. Тэгээ болох нь юу байсан бэ гэхээр зэрэг тэнд байгаа үрт урвал жимс моддыг өөрийнхөө амьдралд хэрэгж идэж ууж олно.
Харин болохгүй байсан нэг зүйл нь амийн мод буюу сайн мууг мэдүүлэгч мод байсан. Энэ модны үр жимснээс битгий идээрэй гэж загсан байгаа. Энийг гэж болохгүй эдсэн өдөртөө өхнэ гэж хэлсэн байна. Харин Бурхны бүтээсэн хүмүүс дуулуургүй байсан. Тэд өөрсдийнхөө дур сонирхол, өөрсдийнхөө тааламжийн дагуу шийдсэн баг. Тэр идэж болохгүй гэсэн жимсийг харахтаа, тэр алимыг харахтаа идэх хүсэл нь төрж, үнэхээр идэх юм бол амттай сайхан санагдсан. Идэх юм бол нүд нь нээгдэж ухаантай болж бүр бурхантай ч адил болчихмаар санагдсан баг. Тэгээд идээд Бурхны идэж болохгүй гэсэн зүйлийг идээд. Тэгэхээр зэрэг энэ идэж болохгүй гэсэн болохгүй зүйлийг хийнэ гэдэг зүйл нь юу гэсэн үг юм бэ гэхээр энэ бол гим нүгэл юм аа. Бурхны болохгүй гэсэн зүйлийг хийж байгаа нь гим нүгэл юм аа. Тэгэхээр зэрэг Бурхны бүтээсэн хүн яасан бэ гэхээр зэрэг гим нүгэлтэй болсон гэсэн үг. Яг энэ цагаас эхлэн Бурхан хүн төрлөختөн хоёрын хооронд харилцаанд хан үүсэж бий болж эхэлсэн. Тэгээд гим нүгэл хийсний дараа Бурхан хүмүүсээс та нар чи юу хийж вэ? Яаж вэ? Хаана байна гэж асуусан байна. Тэгээд өнөөдрийн хүн төрлөختөнд байдаг яг нэг зан аран шин яг тэнд бий болсон байна. Адам Бурханы өмнө ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр зэрэг өө Бурхан минь ээ, таны бүтээж өгсөн энэ эмэгтэй чинь намайг ид гэсэн шүү дээ. Тэгэл би идчихлээ гэж. Нөгөө эмэгтэй нь өө таны бүтээж өгсөн энэ могоо чинь ид гэсэн. Тэгэл би идсэн гэж. Тэгээд хүн ерөөсөө өөрөө болохгүй гэсэн зүйлээ хийсээ дараа түүнээс ямар нэгэн асуулт асуухад хариуцлага түүнээс нэхэд ямар нэгэн шалтак өргөж тоочдөг. Үүнээс болсон, түүнээс болсон, тэрнээс болсон гэж. Тэгээд энэ дуулуургүй байдал, хариуцлагаа өөрөх чадваргүй байдлаас болж энэ ертөнцид гим нүгэл орж ирсэн байна. Тийм учраас хүн бузар болоо бас, хүн гим нүгэлтэй бас. Бурхан бол ариун. Бузар болоо болон ариун байдал хоёр хамт оршин тогтох боломжгүй. Хүн үргэлжил өдрөөс өдөрт бузар болоо болж тэд бодол санаандаа сохорч, тэдний зүрх нь улам илүү хатуурч, тэд нар алалга, хүчирхийлэл, завхаарл, худал арай, гүтгэлэг, доромжлол элдв босромог зүйлүүдээс дүүрсэн баг. Гэхдээ хүний мэс чанар дотор эдгээр зүйлүүд нь буруу болохгүй, муу зүйл шүү дээ гэдгийг мэддэг. Гэсэн мөртөө эдгээр зүйлүүдийг хүчин давтаж, эдгээр зүйлүүд дэлхий дээр хүнтэй хамт оршин тогтносоор байлаа. Хүн эдгээрийг үйлдсээр л байна. Үүнээс олж хүмүүс бид нар эзэн Бурханаа таньж мэдхээ болчихсон. Тэгээ Бурхан хүн төрлөختөнд үнэхээр хайрт. Энэ харилцаа улам илүү хол болоод, улам илүү бие биенээ мэдэхгүй болоод тэгээд төгсөөсөө гэж Бурхан үнэхээр хүсэв. Өөрийнх нь бүтээсэн тэр үн цэнтэй хүмүүс нь аврагдаасаа, үнэхээр өөрийг нь таньж мэдээсэй гэж хүссэн баг. Энэ гим нүгэлтэйгээ үхээд дуусаасаа гэж Бурхан хүсэхгүй байсан. Тэгээд хүмүүсийн зүрх сэтгэл дотор нэгэн сүсэг бишрэл гэж юм баг. Хүмүүс хэдийгээр өөртөө гайхамшигтай бүтээл, тэгсэн мөртөө гайхамшигтай бүтээгч чанартай байгаа хүмүүс. Одоо өнөөдөр бид технологийн эрен үед амьдарч байна. Технологийн өндөр хөгжил донд амьдарч байна. Хүмүүс юу бүтээж чадаж, ямар гайхамшигтай зүйлүүдийг хийж чадаж байгаа лээ. Өнөөдөр компьютер, онгоц үнэхээр хүний санаанд оромгүй өөрсдөө ч гайхаж байгаа тэр бүтээлүүдийг үйлдсээр л байна. Гэсэн хэдий ч гэсэн хүмүүсийн ёс суртахуун, хүмүүсийн зүрх сэтгэл өдрөөс өдөрт шалдаа унсаар л байна. Тэгээ Бурхан хүмүүсийн зүрх сэтгэл дотор өөрийг нь хайгаасаа гэсэн нэгэн орон зайг үлдээсэн байсан. Харин энэ орон зайгаа нөхөхийн тулд тэд нар ямар нэгэн зүйл, эд шид, далдын хүч, ямар нэгэн сүсэг бишрэлд автаж бидэнд тусалж чадах нэгэн хүчийг хайжсэн. Энэ нь миний Бурхан юм болов, тэр ч миний Бурхан юм болов, эндээс надад тусламж ирэх юм болов гэж өөрсдийнхөө хүслээр, өөрсдийнхөө сонирхлын дагуу, өөрсдийнхөө мэдлийн дагуу хиймэл шүтээнүүдийг уул ус аваа тахиж, элбэ шидтэй хүмүүсийг хувилгаадуудыг, ямар нэгэн далдын эд шидүүдийг хааж гисэн. Үүнийгээ тэд нар энэ миний эзэн надад туслах нэгэн байна гэж бодсон баг. Ингэснээр бөөрч төөрөлдөж, бөөрч Бурханаас холдож байгаа. Харин Бурхан хүн төрлөختнийг гэмтэн үлдээхийг хүсээгүй. Гэмтэн бузар болоо зүуст нь орхиж тэд нар үнэхээр ингэж төгсөөсөө Бурханыг мэдхгүйгээр төгсөөсөө гэж хүсээгүй. Бурхан тэгин гайхамшигтай төлөвлөгөө бий болсон байсан. Өөрийн хүү Есүс Христийг хүмүүсийн төлөө илгээх байсан баг. Би түрүү хэлсэн Бурхан хүн төрлөختний хоёрын дунд том ангал ан цав хан хэрэм бий болсон. Бие биендээ хүрэх боломжгүй нэгэн ханы цаанаас энэ гим нүглээс болж тусгаарлагдсан байсан.
Энэ хан хэрмүүд нурж унах ёстой. Энэ гэм нүглийн боолчлол унах ёстой. Хүн гэм үлдэх юм бол өөхөх болно. Ром номын 6-гийн 23 дугаар эшлэлдэр гэм нүглийн хөлс бол үхэл гэж хэлсэн байна. Харин Бурхны бэлэг бол түүний нэгүсэл буй түүний мөнх ам гэж хэлсэн байна. Тэгээд хүн төрлөختөн энэ гэмээс уучлагдаад, энэ гэмээс цэвэршээд, уучлагдаад ариусгагдах юм бол Бурхныг таньж мэдэх боломжтой байсан. Гэмийг уучилж болох, гэмээс ангичилж болох цорын ганц төлөвлөгөө, цорын ганц зам байсан. Тэр өөрийнхөө Есүс Христийг хүн төрлөختний төлөө өгөхөөр шийдсэн байсан. Одоогоос 2013 оны тэртээд Израилийн нэгэн жижигхэн хотод Бэтлехэм гэдэг тосгонд нэгэн онгон бүсгүй майр Йосеф гэдэг нэгэн залуутай сүү тавьж гэрлэхээр шийдсэн байсан. Тэр үед нэгэн гайхамшигтай үйл явдал болсон баг. Тэр эмэгтэйг нэгэн өдөр байж хахад нэгэнт гэрэл цацаж Габриэл хэмээх тэнгэр илж түүн дээр ирэн эвээгдэгчээ баярлагтун гэж хэлсэн баг. Тэгэд майр бүсгүй бүр гайхаж энэ юун дуу болох талаар гайхсан баг. Эвээгдэгчээ баярлал чи хүүтэй болох болно гэж. Тэгээд чи хүү төрүүлж чи түүнийг Есүс гэж нэрлэх болно. Энэ хүү энэ дэлхийн ертөнцийн хүн төрлөختний авралын төлөө төрж байгаамаа. Тэгээд майр бүсгүй гайхаж би хүнтэй гэрлээгүй. Би онгон бүсгүй байтал би яаж хүүхэд төрүүлэх юм бэ гэж. Хүний хувьд боломжгүй зүйлс Бурханд боломжтой. Ариун сүнс чамдаар ирэхэд чи жирэмсэлж хүү төрүүлэх болно. Тэгээд яг үүний дагуу яг энэ тунхаглалын дагуу бүх зүйл болсон байна. Тэгээд майр бүсгүй хөл хүндтэй болсон байсан. Йосеф түүнтэй гэрлээгүй байсан. Йосеф нэлээд зөв сэтгэлгээтэй, нэлээд зөв хүн байсан учраас тэр майраас сэмхэн салахыг хүссэн. Майрын нэр хүндийг унахыг хүсээгүй, өөрийн нэр хүндийг унахыг хүсээгүй. Харин яг түүнийг ийм шийдвэр гаргаад унтаж авах үед нь шүн эзний тэнгэр ил түнд үсэгдэж майрын хэвлээд байгаа нь Бурхны хүү юм аа. Чи түүнтэй гэрлээрэй гэж хэлсэн баг. Тэгээд Йосеф энэ үгийг зүрхэндээ хатгалж итгэж майр тэр хоёр гэрлэж тэгээд хүү мэндэлсэн баг. Энэ хүүг мэдлэхээс өмнө олон зуун жилийн өмнө Исая хэмээх нэгэн зүнж. Учир нь бидэнд хүү өгөгдөж бидний төлөө хүүхэд төрөх болно. Түүний мөрөн дээр засаглал бий болж түүнийг инхийн жон мөнхийн хүчит эзэн гэж тунхаглах болно гэжсэн баг. Бас нэгэн иш үзүүлгийн үг байсан нь. Бидэн эзэн өөрийн хүүг өвтгөж, няцалж, зовоох болно. Энэ нь түүний таалал юм аа. Яагаад гэвэл үүнээс болж хүмүүс аврагдах учраас. Үүнээс болж хүмүүст хайр инрэл амьд бурхантай уулзах боломжтой болох учраас ийм зүйл болох болно гэдгийг иш үзүүлэн ярьж байсан баг. Ингэж бидний төлөө хүүхэд төрсөн. Есүс төрөхдөө энгийн нэгэн тосгонд бүр айлын малын твшинд төрсөн. Тэр энэ дэлхийн ертөнцийн бүр доороос нь эхэлсэн. Тэгээд тэр бүр хаатын хэмжээнд хүртэл амьдарсан. Тэр энэ дэлхийн бүх нийгмийн давхархад нөлөөлж өөрийн эцгийн талаар сайн мэдээ ярьж, өвчтөе хүмүүсийг эдгэж, гашуудж байгаа хүмүүсийг тайвшруулж, дарамтнд байгаа хүмүүсийг чөлөөлж, өхөксдийг амьлуулж байсан. Нэгэн гайхамшигтай түүхийг би ягаад санаж байна. 12 жилийн турш цус алдсан байсан нэгэн эмэгтэй. Тэр эдгэрхийг хүсэж байсан. Тэр бүх зүйлээ өвчнөөс эдгэрхийн төлөө зориулсан. Гэсэн ч гэсэн тэр өдрөөс өдөрт муудчихсан. Тэгээд тэр нэгэн өдөр Есүсийн тухай сонсоод түүн дээр очихоор шийдсэн баг. Харин тэр эмэгтэй олон хөлийн газар явна гэдэг, олон хүн цугласан газар очино гэдэг түүний хувьд бол хэцүү тийм нийгэм үед амьдарч байсан. 12 жилийн турш цус алдсан. Ийм эмэгтэйчүүдийг тухайн нийгэм бозор эмэгтэйчүүд гэж үздэг байсан. Тийм хүнтэй гар барих, тийм хүнтэй хамт байх, тэр хүний суусан газар суух, тэр хүний хүрсэн газар хүрнэ гэдэг үнэхээр бозорсон болно гэж үздэг байсан. Тийм учраас тэр эмэгтэй нийгмээс түлхэгдсэн байсан. Тэр гадуурхагдсан, тэр өвчнөөсөө болж гээгдсэн нэгэн байсан. Харин тэр энэ бүгдийг үл хайхарсан. Би Есүстэй л уулзчих юм бол би Есүсийн ядаж хормоонд нь хүрээд би эдгэрнэ гэж тунхаглаж ирсэн.
Тэгээд тэр олон хүмүүсийн дундор зүтгэсээр явж Есүсийн хормойд хүрсэн баг. Тэгээд Есүсийн хормойд хүрнэ гэдэг тэр эмэгтэй хүүд ямар үнцэнтэй вэ? Тэр эмэгтэйг тэр олонний дунд очиход хүмүүс яаж анзаарсан бол? Хүүш нөгөө бузар эмэгтэй чинь энд явж шít. Энэ яагаад энд явж байгаа юм болоо гэж бодож ирсэн баг. Тэгээд хүмүүсийн хүндэтгэж байгаа. Хүмүүсийг хайж байгаа. Хүмүүсийг биширж байгаа. Дагаж байгаа. Дагалдуулж байгаа. Тэр хүний хормойд нь хүрнэ гэдэг түүний хувьд бол том даваа байсан. Харин энэ давааг давж тэр Есүсийн хормойд хүрээд яг үнэнд Есүсээс түүнд зориулан хүч бий болсон гэж. Хүч гарсан гэж. Тэгээ Есүс гайхаад эргэн тойрны хаш хэн надад хүрсэн бэ гэж асуусан баг. Есүсийн дагалдагч нар гайхаж та юу асуугаад байгаа юм бэ? Та харалтаа энэ олон хүн танд хүрэх гэж танд хүрж байна. Гэтэл та хэн надад хүрэх гэж асуух юм. Тэгээ нөгөө эмэгтэй өөрийг нь хүрснийг мэдээд айж сандраад Есүс хөлд унсан баг. Би хүрсэн байна гэж. Тэгээд Есүс тэр эмэгтэй бүү явж зовлонгоос ангижрахтан итгэлч нь чамайг эдгэлээ гэсэн баг. Тийм учраас Есүст бид нар итгэлээрээ очих боломжтой. Бид Есүстэй итгэлээрээ л уулзах боломжтой. Загалмай бол мөхөж байгаа хүмүүсийн хувьд монхог адил. Харин аврагдаж байгаа хүмүүсийн хувьд бол хүч чадал юм аа. Олон хүмүүс одон загалмай дээр үхэж цус нүжээ асгаруулсан сул дорой ичгүүртүүгээр хүмүүст алуулсан тийм нэгэнд итгэх юм уу гэдэг. Би ч гэсэн тэдний нэг байсан ингэж бодож байсан. Харин би яг итгэж дагаж яг утсаг утрыг нь хайж эхлэх үедээ би энэ үхлийн үн цэнийг ойлгож байгаа. Би гэмээ уушлуулж болох юм байна. Би гэмтээгээ өгөх юм бол би мөнхийн шийтгэлд орох байсан нэг юм байна. Би тамд очиж би там руу явж байсан нэг юм байна. Харин би Есүс Христийн энэ загалмай үхлийг ойлгосноор би энэ мөнхийн шийтгэлээс аврагдсан юм аа. Есүс Христ тэр загалмай дээр аимшигт зовлонг өөртөө үүрж исэн баг. Тэр ташуурдуулж исэн, тэр задлуулж исэн, тэр доромжлуулж исэн. Бурхны хүү юм бол чи буугаад ирдэ гэж тавлуулж исэн. Гэсэн ч гэсэн тэр түүний ааманд занал хийлэл, түүний ааманд зүхэл байгаагүй маа. Харин ч тэр өөрийгөө эцэгтэй даатгасаар байсан. Тэгээ зогсоогүй өөрийг нь доромжилж, өөрийг нь хахан хавчиж, өөрийг нь алж байгаа хүмүүсийн төлөө залбирж ирсэн. Юугаа хийж байгаагаа мэдгүй энэ хүмүүсийг та уучлаарай ааваа гэж залбирж ирсэн. Энэ бол жинхэнэ хайр эс. Би энэ хайрыг мэдхдээ л би өөрчлөгдсөн. Ингэж хайрлаж болдгийм байна гэдгийг мэдсэн. Өмнө бол хэн нэгэн доромжлох юм бол би доромжлоно гэж боддог. Хэн нэг намайг дээрлэх юм би бас адилхан тийм зан гаргана гэж боддог. Хариу үйлдэлүүдийг би л адилхан хийнэ гэж боддог байсан. Харин би одоо өөр хүн болсон. Одоо би ямар нэгэн алдаа зурчилд орох юм бол би тавгүй болдог. Би хямарч эхэлдэг. Би баярлахаа байцсан. Би гэмшихгүй бол би уушлал хайхгүй бол болохгүй. Би хин нэгэнтэй энэ зүйлээ хуваалцахгүй бол би энэ зүйлээ ичдэхгүй бол болохгүй. Тийм болцсон баг. Яг цагаан өнгөн дээр хар тэмдэг тавьж байгаатай адилхан болцсон. Энэ бол миний амьдралд ирсэн хамгийн том өөрчлөлт байсан юм аа. Есүс Христ загалмай дээр үхээд тэгээд түүний энэ амьдрал нь төгссөн үү? Үгүй маа. Тэр 3 хоногийн дараа дахин амьлуулагдсан юм аа. Тэр үхлийг ялан дийлсэн. Хамгийн сүүлд устгагдах дайсан бол үхэл юм аа. Би Есүс Христ итгэсэн итгэлээрээ дамжуулан би мөнх амьтаа болсон. Би мөнх амьдрна гэсэн маань юу гэсэн утгатай юм бэ? Би энэ дэлхий дээр ингээд цэц залгаараа ингээд байгаад амьдраад авах уу? Үгүй. Харагдаж байгаа бүх зүйл мөнх биш. Миний махан бие харагддаг, бодтой, баригддаг. Энэ нь өдрөөс өдөрт өөрчлөгдөж, өдрөөс өдөрт хөгшөрч 70, 80, 90, 100 Бурхны тогтоосон цаг хугацаанд би амьдраад энэ миний бие Бурхны бүтээсэн тоо шорондоо буцах цаг ирнэ. Харин миний юу харагдахгүй байгаа? Миний ам, миний бодол санаа, миний сүнс эдгээр нь мөнх юм аа. Би сүнсээрээ би зүрх сэтгэлээрээ Бурхантай
мөнхөд амьдрах ийм хувь тавилантай болсон юм аа. Би үхсэн нэгэнд итгэдэг юм аа. Би амьдруулагдсан амьд эзэнд би итгэдэг юм аа. За ингээд та бүхэндээ энэ гайхамшигтай сайн мэдээг хуваалцсантаа үнэхээр баяртай байна. Тэгээд та бүтээгч эзэн байдаг мэдлээ. Бас хүн төрлөختөн гэмтэй уучраас нь бүтээгч эзнээ мэдэхгүй байгааг мэдлээ. Энэ гэмээс уучлууж Есүс Христэд итгэж түүний загалмай дээр өгсөн үхэл дахин амьлалтанд та итгэх юм бол та мөнх амьтаа болж та мөнхийн амьдралд орох боломжтой болсон гэдгийг та бас мэдэж авлаа. Харин таанд одоо юу үлдэж байгаа гэхээр Есүс Христэд итгэх л үлдэж байна. Та Есүс Христэд яг одоо итгэхийг хүсэж байна. Танд яг одоо итгэл орж ирж, яг Есүс Христ миний амьдралд орж ирээсэй гэж хүсэж, намайг авраасаа гэж хүсэж байгаа бол яг одоо надтай хамт залбираасаа гэж хүсэж байна. Би яг одоо та бүхэнтэй хамт авралын залбирал хийхийг хүсэж байна. Намайг бүгдээр дагаад хэлээрэй. Есүс их эзэн минь ээ. Би таны өмнө ирж байна. Би сая таны тухай сонслоо. Би бүтээгч эзэн байдаг гэдгийг мэдэж, харин би үүнийг яагаад мэдэхгүй байснаагаа бас ойлгож хүлээж авлаа. Эзэн би гэм нүгэлтэй хүн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Та миний гэм нүглийг уучлаач гэж би гуйж байна. Би таны хайранд, би таны загалмайн үхэл, би таны дахин амьлалтанд итгэж байна. Та миний амьдралыг өөрчилж та надад өөрийн шин төлөвлөгөө, шин амьдралыг өгөөч гэж гуйж байна. Есүс би таныг таньж мэдхийг хүсэж, би зүрх сэтгэлээ нээгээд би таныг хүлээж авахыг хүсэж байна. Намайг авраач гэж гуйж байна. Есүс эзэн минь. Баярлалаа. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Сайн мэдээ нэвтрүүлгийн талаар илүү ихийг мэдхийг хүсвэл 75 75 95 тэгтэг 75 85 95 тэгтэг утсаар бидэнтэй харилцсан уу. Тус нэвтрүүлгийг haруулan.com вебсайтаар үзэх боломжтой. Дараагийн дугаарт пастор Пүрэв Жадын оролцсон сайн мэдээ нэвтрүүлгийг хүлээн авч үзээрэй. Есүс Христ таны амьдрал болон гэр бүлийг чинь эвээх болтугай.